Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлтөн төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Тэгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор сайн авалан хөтлөгч Оминоор ажиллаж байна. За өнөөдөр их гоё дулаахан өдөр байх шинжийн боловчлоо шүү те. Тэглээ. Тэгэхээр бид нэг одоо юу гэдгийг өөртөө бодолд их одоо юуснаас хит найдснаас болоод хавар аяг хөвчин тусдаг шүү те. За өнөөдөр гайгүй юм шиг байна гэл ингээл наасан цонцоо. Одоо шин би гүрдгэн дотор ганцхан бодлоготой өдөрж байгаа байхгүй. Халуцаад байгаа байхгүй. Харин өчтөр өглөө энэ сонголтыг хийсэн бол мэдээж би ханаа төрж даарах байсан багтай. Тэгэхээр бурхан бидний амьдралд одоо үргэлж ингэж юу гэдгийг сюрприз гэж ярьдаг те. Өнөөдөр халуун, маргааш хүйтэн, өглөө нартай, орой застай байж бол. Харин бид нэг л зүйлийг ямар ч үйлрэлд, ямар ч нөхцөл байдалд хадгалж явах ёстой нь юу гэхээр бурханд итгэх итгэл байдаг. Тэгэхээр өнөөдөр та босоод бурхны талаар бодсноо, тэ уншсноо, сонссноо гэж асуумаар байна л да. За багтан дууга сонсоод тэгээд эзний үгийг сонсоход зүрх сэтгэлээ бэлдээ тэ. Өнөөлөө бас баг зэргийн техникийг имтэл гарлаа. Тэгтээ зүгээр хамтдаа эзэн бурхныг магтцгаая. Есүс үндэсний найдвар, Есүс бүх зовлонгийн тайвшрал, та бол Тэнгэрийн найдварын үндэс. Есүс харанхуй гэрэл, Есүс бүх амьдралын та бол газар дэлхийн мөнхийн гэрээ. Бидний төлөө амиан өргөд гинжиг тасалж та амьсан. Та бол бидний мөнхийн найдвар, та бол бидний улгаанх хат, та бол гэрэл бүх дэлхий гэрэлтүүлэгч хаан. Та үхлээс амилж нүглийг ялсан энэ хамрын хаан, бидэнтэй хамт Есүс та бол бүх хүмүүсийн найдвар болсон. Танд би итгэн, Есүс үндэсний найдвар, Есүс бүх зовлонгийн тайвшрал, та бол Тэнгэрийн найдварын үндэс. Есүс харанхуй гэрэл, Есүс бүх амьдралын үнэн, та бол газар дэлхийн мөнхийн гэрээ. Бидний төлөө амиан өргөд гинжиг тасалж та амьсан. Та бол бидний мөнхийн найдвар, та бол бидний улгаанх хат, та бол гэрэл бүх дэлхий гэрэлтүүлэгч хаан.
Үхлээ сайн мэлж нүглийг ялсан их хамрын хаан бидэнтэй хамт Есүс та бол бүх хүмүүсийн найдвар болсон. Та бол бидний мөнхийн найдвар, та бол бидний улгаанхан хат, та бол гэрэл бүх дэлхийг гэрэлтүүлэгч хаан. Та үхлээр сайн мэлж нүглийг ялсан их хамрын хаан бидэнтэй хамт Есүс та бол бүх хүмүүсийн найдвар болсон. Танд би итгэн. Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тэмүүлж байна. Дуурал 63-ийн 1. За бид өнөөдөр хамтдаа Эхлэл номын нэг хэсгийг харнаа. За тэн дээр бол яг юуны талаарч байгаа. Эхлэл номын 33 дугаар бүлгийн 3, 4 дугаар зүйлийг хараа. За 3 дугаар зүйл байгаа те. Харин Яаков өөрөө тэдний өмнө гарч 7 удаа газарт бүргэн ах Исавдаа дөхөж очив. Исав гүйж ирэн түүнийг тэврэн хүзүүдэж үнсээд хоёулаа уйлалдаа гэж хэлсэн. Бид нэр заримдаа ингээ хоорондоо асуудалтай ингээ болсныхаа дараа яг үнэндээ цаг хэр одоо ингээд хурдан эвлэрэхгүй бол тэр асуудлаасаа ч том асуудлыг бий болгож байдаг. За тэрний юу гэхээр яг муудалцах үед 2 хүн байсан бол муудалцаад эвлэрэхгүй удах юм бол тэр 2 хүний эргэн тойронд байгаа хүмүүс бас тэр зүйлд хамаатай болж цаг хугацаа хамаатай болж ихтэй гомдол шарахуд хамаатай болж эхэлдэг. Зөвхөн тэр асуудал биш. Ер нь гэдэг зүйл нэмэгдэн гутаа зөвхөн энэ дээр ч биш урд нь ингэжч байсан юм байна, тэгчж байсан байна. Инхил юм байна л да, тэгхил юм байна л да гэдээ бүр өнгөрсөн цаг дээр, ирээдүйн цаг дээр гэх мэтлэн олон зүйлүүд биднэрт нэмэгдэж эхэлдэг. Тэгээд нэг хүн гомдсон гэдэг чинь нэг юм болсон гэсэн үг л дээ. Гэхдээ яг үнэндээ хүний яриад байгаа шиг юм болоогүй байж болно гэж. Жишээ нь одоо Яаков ахыхаа ууган хүүгийн эрхийг булааж аваад аавыгаа хуураад ээжтэйгээ өгсөд ээж нь Яаков хайртай хайрнаасаа болоод 2 хүүгээ баг зэрэг алга үзээд баг зэрэг чинь нилээ юм алга үзээд тэгээд дараад нь Яаков одоо Исавыг аргахын оронд Яаковыг зүхтаалгаж өрөөд одоо ингээд нэг асуудал байсан байхгүй юу тэр. Гэтэл тэр асуудлыг тойроод Яаковын төлөө олон хийсэн үйлдэлүүд нь эцэстээ Исавыг бол нэлээд хатуу зүрхтэй нэгэн болоход нөлөөлсөн байна. Мэдээж бол Яаков бол Бурхны сонгосон хүн гэдэг утгаараа бид нар бол үүнийг бол хүлээж авч болоход очив. Исав бас яагаад ийм Исав болов гэдэг энэ зүйлийг бид нараас бодох хэрэгтэй болно л да. За тэгээд их сонирхолтой нэг зүйл байдаг штэ. Эдомчуудын талаар одоо шинэ гэрээ ном дээр хамгийн сүүлд гарч байгаа хэсэг гэх юм үү те. Паулийн үед гарч байгаа юм л да. Паул одоо юуны өмнө Херодийн өмнө шүүгддэг байхгүй. Тэгээд өөрийгөө өмгөөлдөг нэг гайхалтай хэсэг байдаг шүү дээ. Харин эдомчуудын талаар Иесусийн хэлсэн үг бол аягүй сонирхолтой. Явж тэр залт үнэгт очиж ингэж хэл гэж Иесус Эдомын хаан Херод хаанд үг дамжуулсан байдаг байхгүй. Тэгэхээр одоо бидний уншиж байгаа дүүгээ 20 жилийн дараа тэврэн уйлж байгаа тэр Исав сүлдээ эвлэршгүй дайсан болоод Обадиагийн үед бүр ямар болцсон байсныг бид энэ 7 хоногт суралцлаа. Ах トゥ ус гэдэг бол юм хамтдаа туулахаар энэ дэлхийд төрдөг байхгүй. Зовлонтой үед нэг нэгнийгээ түшгээр, нэг нэгэнтэй байхгүй төлөө хуваалцахаар, нэг нэгнийг одоо сул дараа хэсгийг нь хочиж өгөхөөр ах トゥ ус бол хамтдаа төрдөг баг. Харин Ребека
Якобыг илүү их сонгож хайрлж ингэж ясан Исавыг бас те одоо гэр ам Якоб бол гэр амтай Исав бол анчин байх тэр нөхцөл рүү дүлгсэн байж болно. За ингээд ямар ч гэсэн Якоб Исав хоёр муудалцаад Якоб яваад 20 жил Лабанид амьдраад хоёр их нэртэй болоод зүйлдэ тэ тэгээд юугаад хүүхдүүдтэй болоод мал хөрөнгө маш их эд баялагтай болоод 20 жилийн дараа буцаад ирсэн. Исав нутагтай болсон. Исавд юу болж исэн талаар бол нэг яриа байхгүй байжсэн. Гэхдээ нэг юм сонирхолтой. Якоб маш энгийн, гэхдээ маш их асар их эд баялагтайгаар ирсэн чи Исав өөдөөс нь 400 хүнтэй угтаж байгаа. Гэхдээ 400 хүнийг дагуулan гэдэг дээр Якобын айснаас хүмүүс бол юуг тооцоолдог гэхээр бараг цэрэг шахуу 400 хүн гэж. Гэтэл нэг юм сонирхолтой юм болсон. 400 дагуулад ирж байгааг нь гутал Якоб шууд хүмүүсээ хуваагаал. Ахаа энэ танд өгж байгаа миний бэлэг шүү. Ахаа энэ танд өгж байгаа. Ахаа би таны зарт шүү гэдэг ингээд хэлсэн. Гэтэл өнөөдрийн одоогийн ишлэлээр орж байна. Якоб өөрөө тэдний өмнө гарт 7 удаа мөргөөд ахтаа дөхөж очсон. Яах юм бол? Юу гэж хэлэх юм бол ирэхгүй ах чи яасэ? Тэ? Ингэж уулзах гэж өсдгөө өлийн даваа гэдэг ч юм уу те. Юу гэж хэлэх бол гээд айгаад гэсэн чинь Исав гүйж ирээд тэврээд уйлсан тухай Библиэлд бичсэн байна. Тэврээд уйлсан гэж бичсэн бол тэврээд уйлсан гэсэн. Хүзүүдэд үнссэн гэсэн бол хүзүүдэд үнссэн гэсэн. Тэр хоёрын дунд ямар ч асуудал болсон бурхан тэр хоёрыг ах トゥ байхаар энэ дэлхий дээр нэг цаг үед дуудаж амьдруулсан. Библиэлд 3000 гаруй хүний нэр гардаг гэдэг чинь сайн муугаар хүмүүс янз бүрээр бичигдэж үлдсэн. Исав ч гэсэн одоо муу талдаа муу жишээ болж бичигдэж үлдсэн. Гэхдээ Исавын хайрлах сэтгэл, уучлах сэтгэл, эвлэрэх байдал нь бол бүхэл хүмүүстэй л адилхан л байна. Тэгэхээр бид заримдаа хүмүүст хүнийг бүр хэтрүүлэн муу хүн гэж ойлгуулж явдаг уу? Би яг энэ асуултыг өнөөдөр асуумаар байгаа байхгүй. Тэгээд хэлж байгаа юм л та тий. Ахаа энэ одоо юу юм бэ? Юу хүмүүс юу ид байлаа гэж. Энэ таних одоо гэдэггүй мэд багт нь байгаа. Ахт нь хангалттай. Чи энийг өөртөө үлдээ гэж хэлж байгаа. Харин дараад нь олон жилийн дараа Якобын өөр удам болох Израильчууд Иерусалим хот харин дайснуудад эзлэгдэх үед харин Эдомын одоо өвгдөц Исавын өөр удам тий. Дүү Иерусалимыханд яаж хандсан талаар энд бичсэн байна л да. Дүүгийнхаа тэр өдөр хашлах аюулын тэр өдрийг тавлаж итгэхаар сүүрлийнх нь өдөр Юдагийн өвгдийн тухайд битгий байс. Зовлон шаналлт өдөр нь чи амаа бардамнаж бүүнэ. Миний ард түмний гамшигын өдөр үу таалгаар нь бүүор. Гай гамшиг зовлонг нь бүүхаар гай гамшигын өдөр эд хөрөнгөнд нь гар бүүхэр. Оргон дайжигсдыг нь завчих гэж замын үйл зурч битгий загс. Амьд үлзэгсдийг зовлон шаналлын өдөрт бүү тушаа. Учир нь эзний өдөр бүх үндэстэн лөө ойртож байгаа шүү. Эзний өдөр гэдэг нь юу гэхээр эзэн зөвхөн израильчуудыг сахлагжуулаад шийтгэдэг байдаг юм биш. Бүх үндэстнийг бүгд гэдэгт нь бүгд л орно л гэсэн. Бүх улс гэвэл бүх улс орно л гэсэн. Бүхэл улс үндэстэн эзний өдөр ирэх үед юу үйлдсэн яг тэр үйлдэлийнхаа хариуг хүртэх бол. Чиний толгой дээр чиний үйл одоо буух болно гэдгийг л бид нэр бодох хэрэгтэй. Бид олон удаан одоо хугацаагаар хол байсан ах トゥ хоёр уулзахдаа тэр хоёр олон удаа тэр уулзалтыг бодсон байж магадгүй те. Гэтэл зүгээр л хоёулаа нэг нь одоо твэнээс өсөрч байгаа нэг нь явган явж исэн хазганцаа явж исэн те. Ийм дөрөвтэйгээр хоёр хүн уулзсан. Хоёр нэгэндээ тунсан залуухан хоёр залуу хоёр тийшээ гүйж явсан бол одоо нэгнийх нь ард 400 гаруй ирчүүд нэгнийх нь ард бас маш их олон мал хүнэр өр хүүхдүүд ингээд зогсчихсон тэ хоёр удирдагч хоёр төлөөлөл олон хүний итгэдэг хоёр хүн болчихж байгаа байхгүй. Якоб юу ч хэлсэн Исавын талаар хүмүүс дүнд итгэжсэн баг. Харин Якобын ярьжсэн Исав бол гүүж ирээ дүүгээ хүзүүдэж үнсээ тэрвэрх тийм Исав байгаагүй.
Тэгэхээр бүгдээрээ яг энэ цагт эвлэрлийг тунхаглая гэж. Та хүмүүст хэнийг буруугаар ойлгуулж явна. Яг үндэ тэр хүн таны яриад байгаа шиг тийм том буруу зүйл хийсэн үгүй юу гэдэг яг энэ цагт бүгдээр бас бодё. Тэгээд эзний өмнөрий учир нь эзний өдөр тань руу ирэх үед таны хэн байх, таны юутай байх, таны ямар хотод байх, та хинтэй хамт байгаа нь хамаагүй болно гэдгийг л бүгдээр хамтдаа санацгаая гэж. Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдэмлэр амьдарх нь хичнээн сайхан хичнээн тааламжтай вэ. Энэ сахал дээгүүр ароны сахал дээгүүр доош урсаж буй толгой дээрх үнцэнтэй тостой адил. Энэ сёны улстэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь дэцэн юролыг туршаасан билээ. Энэ сёны улстэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь дэцэн юролыг туршаасан билээ. Туршаасан билээ. Энэ мөнхийн ам, 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 энэ мөнхийн ам билээ. Энэ мөнхийн ам, 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 энэ мөнхийн ам билээ. Энэ сёны улстэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь дэцэн юролыг туршаасан билээ. Энэ сёны улстэр будаг хермоны шүүдэртэй адил юм. Учир нь дэцэн юролыг туршаасан билээ. Юролыг. Бид өнөөдрийн үгийн цагаараа Эхлэл 33-ийн 3-аас 4. Харин Яаков өөрөө тэдний өмнө гарч 7 удаа газарт мөргөөд ах Исавдад өгч очив. Исав гүйж ирэн түүнийг тэврэн зүдэж үнсээд хоёулаа уйлалдваа гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээд яг 7 удаа мөргсөн гэж байгаа шүү дээ. Тий. Тэгээ энэ нь бол эртний дорнод соёлд бол маш гүн хүндэтгэл одоо өөрийгөө дорд тавьж байгаа эвлэр хүсэлтэй гэдгийг илэрхийлж байгаа тийм үйлдэл юм байна. Тэгээд Яаков бардам заагаа орхиод тийм хэр зүйлсүүдээ орхиод ахыхаа өмнөөс бурууга хүлээж байгаа тийм үйлдэл байна. Тэгээ эндээс бид бас суралцах биднэрт бас эвлэрэх ёстой, бууж өгөх ёстой, бурууга хүлээх ёстой ямар хүмүүс байгаа лээ. Тэрийгээ бас бодох хэрэгтэй санагдаж байна. Тэгээд одоо ингээд хүмүүсийн харилцааг ингээд харж байхад хүмүүс заримдаа эцэст нь хүртэл явдаг байхгүй. Эцэст нь хүртэл би энийг юу гэж хэлэх гэдэг юм хэрэг өөрийгөө тайвширх хүртэл зүгээр л буулгаж авахыг хүсдэг. Тэгээд бас өөрийнхөө зөв гэдгийг ингээд тий өөрөө зөвөр үлдэх гэж нэ. Одоо нөгөө буруу зан бүрийн буруунууд ил болоод байсан ч гэсэн өөрийнх нь зөв хിവэр үлдээхийн тулд юу ч хийхэд бэлэн байх. Битгий тийм байгаарай. Христэд итгэж бидний эзэн Есүс Христ биднэрт тийм замаар юм заагаагүй гэдгийг бид бодож байгаа шүү дээ. Тэгээд бас нэг зүйлийг ингээд хэлэхэд анх ганцхан Яаков Лабаных руу гүйж очсон те Исавын талаар юм яриад.
Харин дараад нь Яаков өөрийнхөө үзэл бодлоор Исав гэдэг хүнийг толгоонд нь суулгасан. Исав гэж хэн бэ гэвэл манай аавыг хөөсөн, манай аавыг алах гээд байгаа, манай нөхрийг алах гээд байгаа те, манай эзнийг алах гээд байдаг. Очих юм бол ингээд зандсан байдаг. Ингээд эвлэршгүй хатуу зүрх сэтгэлтэй те. Тийм. Тэгээд бас амар дайчин гэсэн, анчин гэсэн, харваад алддаггүй гэсэн эдэргээд тийм зүйлээр одоо цэнэглэгдсэн бүхэл бүтэн овог омог шиг гэр бүл бий болцсон байгаа байхгүй. Гэтэл үнэндээ Исав бас тэр Яаков яриад байгаа шүү. Бүр тийм нэгэн биш байсан гэдэг нь түүний хийсэн үйлдэлээс ойлгомжтой харагдав. Харамсалтай нь Исав эхнээсээ Яаковд бол аав нь байна, ээж нь байна, эхнэрүүд нь байна те. Тэгээд ингээд бас хөвгүүд нь тэгээд бас Яаковд олон хүн байсан Яаковын хайрт. Харин Исав бол арай өөр байсан. Исав харимтсан бурхан итгэдэггүй огтодтой гэрэлсэн байсан. Тэгээд Исавд одоо яг зөвлөгөө нь одоо бурхны үг хүслийн дагуу ирдэггүй байсан. Ингээд аажмаар явсаар энэ нэг ах トゥ хоёрын хооронд болсон асуудал те. Явсаар бүхэл бүтэн улс үндэстнүүдийн хооронд асуудал болсон. Дараад нь бие биенийгээ өмөр шалтгаан нь болсон. Дараад нь бие биенийгээ буруутгах шалтгаан нь болсон. Энэ нь зарим байдлаар одоо ч гэсэн хүмүүсийн одоо урдаа барьдаг те. Хүмүүсийн одоо юу гэдгийг баримт болгож гаргаж ирдэг. Түүх болж хөрсөн. Өнөөдөр Исав, Яаков хоёроос бид юу сурах вэ? Обадия гийн түүхээс бид юу сурах вэ? Обадиагийн одоо иш үзүүлгийг Идомчууд руу очиж явах үед тий магадгүй Израилийн зарим хүмүүс ингээд өөрсдөө хэцүү байсан ч гэсэн ботсон баг. Бидний ямар ч гэсэн үлдэх юм байна. Хот мот маань нураад тий ингээд бүр ингээд янз бүр ингээд болсон ч гэсэн бидний эсрэг ийм иш үзүүлэг ирээгүй шүү дээ. Бүр ингээд байхгүй болно мөхөн сөнөн гэж. Эдний эсрэг ирлээ. Эдэнд жоо айдуу хандсан бол зөөлөн хандсан бол жоохон ч гэсэн ятгадаг байсан бол арай өөр байх байсан болов гэж хин нэгэнд бодсон гэдэгт би бол итгэлтэй. Тэгвэл өнөөдөр бид нэр Монголд их олон муу хүмүүсийг сошиал медиа дээр харж ин л да олон муу хүмүүсийн хийсэн үйлдэлүүдийн тухай ярьж байна. Би тэр хүмүүсийн эргэн тойрон сайн хүмүүс огт байхгүй байсан гэж ерөөсөө бодохгүй байна. Яг л бид нэг л агаараар амьсгалаад нэг л автобусан цугаад нэг л таксинд цуухад тий ингээд нэг л радио сууг үзэл ингээд явж ирсэн үзэл сонсоол явжсэн хүмүүс нэг нь тим ийгээд нөгөөх нь өөр юм ийгээд явж байгаа. Тэгэхээр нэг юм зүйл байна. Ахтус гэдэг бол зовлонгийн үед бие бинийгаа түшгээр дууддаг юм шүү. Тийм болохоор өнөөдөр би та бүхнийг өөрийнхөө удаан хугацааны турш харилцааны асуудалтай байгаа ахыхаа төлөө, дүүгийнхаа төлөө залбирах цаг гаргаасаа гэж хүсэж байна. Ингээ хамт эзний өмнөрөө залбирая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэм бидэнд ахтус байгаа. Бидэнд эгчтүүс байгаа. Заримдаа бид нар тэднийг зөвхөн цагаан сараар л харж байна. Учир нь тэр ургийн баяр учраас харж байна. Гэтэл та биднийг цусан төрөл болохоор ургийн баяраар ч юм уу цагаан сараар ч юм уу гэр бүлийн баяраар л уулздаг тийм хүмүүс байлгахаар дуудаагүй. Та биднийг энэ амьдрал бие бинийгаа түшээрэй гэж нэг гэр бүлд дуудсан. Тийм учраас нэг нэгнийгаа түшихгүй байгаа. Нэг нэгэндээ санаа анхаарал тавихгүй байгаа. Хариуцлага үүрэхгүй байгаа. Нэг нэгэндээ талархаж, нэг нэгнээс уушлаад гойхгүй байгаа. Энэ нөхцөл байдлуудын донд та биднийг өөрсдийнхөө ах トゥ усыг таны нэрээр, таны хайраар буцааж олж авахд та туслаач. Тэдэнд дэндүү хатуу хандж исэн бол та бидний гэм нүглийг уучлаач. Тэднийг дэндүү шүүж исэн бол та бидний гэм нүглийг уучлаач. Бас нөгөө талаар бид тэдэнд сайн үлгэр жишээ болж чадаагүй бол та биднийг уучлаач. Хэдийгээр тэдний зүрх хатуурж таны үгийг болон таны өгж байгаа боломжуудыг огт авахгүйгээр бүр хатууран яг энэ Идомчууд чиг ингэж цаашлан ингэж хатууран явж байгаа бол танаас Авраам шиг гуйж байна. Та Содомын үйл явдлаар Авраам яаж гуйсныг мэдж байгаа шүү. Бид өөрсдөө ч гэсэн сайн байж чадахгүй байгаа ч гэсэн өөрсдийнхөө ах トゥ усыг таны хайр инэрлийг хүртээсэй гэж хүсэж байна. Биднээр дамжуулаад мэдрэхгүй байсан ч өөр хэн нэгнийг та илгээж өгөрэй гэж энэ өглөө Есүсийн нэрээр залбирэн гуйлаа.
Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг Харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөө